За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Оч Моторс дээр бэлэн борлуулагдаж байгаа Foton гэж брендийн Tunland G7 пикап загварын автомашиныг танилцуулах гэж байна. Юуны өмнө Foton-гийн брэнд маань өөрөө Монголд бас яг Оч Моторс оруулж ирдэг BG40, BG60 гэх загварын автомашин байдаг шүү дээ. Нэлээд сайн тоног авдаг, бартаанд нэлээд туулах чадвар өндөр юм загварыг үйлдвэрлэдэг Bike гэдэг үйлдвэрийн охин компани гэж ойлгож байна. За энэ Foton, Bike гэдэг үйлдвэрүүд нь ямар онцлог давуу талтай байдаг вэ гэхээр бидний мэдих Германы Mercedes-Benz-тэй хамтарсан үйлдвэр эзэмшдэг. За үүнээс гадна Германы ZF, Getrag гэх мэтчлэн компаниудтай түншилж ажилладаг. За Hyundai-тай хамтарсан үйлдвэр эзэмшдэг. Канадын Arc Fox гэдэг брэндтэй хамтарч цахилгаан машин үйлдвэрлэдэг. Бас нэг хамтарсан үйлдвэр эзэмшдэг. Дандаа барууны ийм том магнатуудтай хамтарч түншилж ажилладаг ийм том групп компани байгаа. За уг брэнд маань бол хятадтай топ 4-т ордог том брэнд байгаа гэж ойлгож байна. За өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байгаа G7 загвар дээр надад та бүхэн санал бол 2 төрлийн опшн байгаа. За эхнийх нь бол урагшаа 6 шатлалт механик хурдны хайрцагтай энгийн загвар. Нөгөөх нь урагшаа 8 шатлалт Германы ZF брендийн хурдны хайрцагтай автомат жоохон опшн өндөр юм 2 төрлийн загвар бол байна. За энэ хоёрын хөдөлгөөний хувьд гэх юм бол хоёулаа яг ижилхэн 2.0 цуваа 4 цилиндертэй бензин турбо хөдөлгөөртэй байгаа. За энэ хөдөлгүүр маань 240 морины хүч, 360 Нм мушгин хүч гаргах юм хүчин чадалтай машинууд байна. За та бүхэн бас нэг зүйл сонирхчиж магадгүй уг Foton Tunland машин маань тий. За хятад машин Монголд ер нь эдлэгээ хэр байдгийг хамгийн их тулгардаг эдрэл гэмтэл юу байдгийг гэдэг нэг сонирхчиж магадгүй. Тэгэхээр энэ асуултны хариултыг бид нар энэ жилийн сая 5 сард байна уу да нэг нэвтрүүлэг хийсэн байгаа. За Монголд 6 жил явж байгаа 133 мянган км явсан юм Tunland-ийн хэрэгжтэй бид нар ярьцлага хийсэн байгаа. За ерөнхийдөө тэр нэвтрүүлэг ингээд дүгнээд хэлэхэд 6 жил 133 мянган км явсан уг автомашины тулгуур идэng бол мотор, хороп юу гэдэг нь том идэнгүүд бол ямар ч асуудал байхгүй. Мэдээж хурдан хилэгддэг. За одоо юу гэдэг нь амарчин. За тэгээд наклаад байдаг ч юм уу те. Тэр болгоно бол солиулсан байсан. Мэдээж мотор хоропны тосоо бас хэвийн солиулаад хэвийн үйлчлэгэндээ ороод одоо хүртэл ямар ч том эвдрэлгүй үргээ гүйцэтгэж явж байгаа юм автомашин байгаа. За тэр бичлэгийн холбоосыг бас энэ бичлэгнийхаа доор description хэсэгт би бас оруулчихъя. Та бүхэн бас сонирхоод үзээрэй. За Монгол шиг өргөн уудам том газар нутагтай, том талбайтай. За тэр дундаа уул уурхай, газар тариалан. За тэгээд юу гэдгийг хөдөө аж ахуй ингээд төгжиж яваа ийм улс орнд бол энэ шиг пикап загварын автомашин бол нэлээд тохирдог. За дээрээс нь уг автомашин маань өөрөө мостоос халгадаг, залгадаг, ахаад мостоо хүндрүүлдэг, туулах чадвар нэлээд өндөр юм автомашин байна. Тэгэхээр Монголын нөгөө замын нөхцөлд бол нэлээд тохирдог, бартаа туулах чадвар нэлээд өндөр байдаг. За машины хэмжээ дамжааг аваад үзэх юм бол за манай Foton Tunland маань бол хэмжээгээрээ за монголчуудын uuнд сурсан Mitsubishi L200, Nissan Navara гэх машинууд үүдэж пикап загварын тий. Яг юм double cabтэй, давхар кабинтэй. За тэр хоёртой харьцуулахад бол хамаагүй өргөн, урт. Учир зүггүй яг нөгөө Ford-ийн Raptor гэдэг чинь амар том барууны том пикапуудтай харьцуулах юм бас арай жижигхэн. За дүүцүүлээд ярих юм бол Ford Ranger-тэй дүүцэх хэмжээтэй юм автомашин байгаа. За машины явдал за пикап загварын машинууд хүмүүс нэлээд хатуу гэдэг шүү дээ. За машины явдлын ундлыг ярих юм бол энэ уг автомашин бол урдаа үл хамаарах тэмцэлтэй. Урдаа гартай дээд дол гартай. Тэгэхээр явдал бол уртлын донцлог бол нэлээд зөөлхөн. За хойтлын тэмцэлгээ үүдэх юм бол хойно чулаагтай, нумтай, за тэгээд амарчинтай. Даац нэлээд сайн авна. За уг автомашин бол 5 хүний суудалтай. За нэг 85 хилтэй 5 хүн дотроо суулаа гэж бодоход хойно ахаад нэг 550 хил ачаал хойд твшин дээр бол хангалттай ач үйлдвэрийн заалттай юм автомашин байгаа. За тэгээд бүгдээрээ автомашиныг уунж үзье. За Tunland-ийн механикийн салон дотор хэдүүлээ орж ирсэн байна. За ерөнхийдөө доторх
функцүүдийн тайлбарлчих гэж бодлоо. За юуны өмнө нөгөө бид нар чи яг экспортод гардаг Орос англи хэлтэй юм загварыг оруулж ирдэг тий. Тэгэхээр машиныхаа settings руу ороод за language хэсгийг нь харъя тий. За хятадд бол трактор байж байгаа. Англи хэл нь байж гин, орос хэл нь байж гин тий. Тэгэхээр машинаа орос хэл дээр ч ашиглаж болно, англи дээр ч ашиглаж болно. За төв одоо юу гэдэг хянхаач гэсэн бас хэлийг нь сольж болно, тусдаа солигддог. За энэ хэсгээр одоо condition байрлаж байна. За condition-ын touch data screener ч гэсэн ингээ удирдах болно. За энэ хэсэг за доогуур хөгжмөний чанга сулаа удирдах чинь. За урагшаага 6 шатлалт Getrag Германы Getrag-ийн патенттай ийм хурдны харьцагтай. За энэгээр уулнаас уруудах систем, за шаргалтын хэсэг системээ унтраах, за мостоос салгаж залгаж хүндрүүлэх хэтчлэн горимууд нь бол энэ дээр байж байна. За өрүүлэн дээр бол за энэ дээр медиа буюу хөгжмөө удирдах чинь, энэ дээр хурд баригч буюу cruise control тий. Эдрийг бол удирчих боломжтой. За бусдаар бол энгийн механик загвар нь бол энгийн байгаа. За суудлуул халахгүй та бүхэнд танилцуулж ирсэн нөгөө 80 саяын автомат загвар маань бол суудал нь халдаг, урд хоёр суудал маань халдаг. За тэгээд 360 камертай байгаа. Энэ энгийн загварын хувьд гэх юм бол зөвхөн ухрахын камертай байгаа. За тэрүүгээр юм жижиг сайжиг тоноглолоор бол автомат механик 2 тунланд маань бол ялгаатай байна. За машина гаргаад итлээ. Нэг орч моторсын хашаан дотор нэг унаад үзье. Тэс хурд хүчний хувьд өстэй асуудал. Турбо үлээж байгаа сонсогдож байгаа тий. Айгуу сайхан хүчтэй. Маневр их сайтай. Гიშгэл ерөөсө ухсыг гэдэг. Хүч мөч бол айгуу сайн. За явдлын үед бас нэлээд гоё зөөлхөн мэдэгч байгаа. За битүүмжиг бас та бүхэн анзаарч ич магадгүй. Одоо манай энэ хажуугаар дандаа ийм машин байнга явж идэг юм зам байдаг, том жижиг тэрэг явж идэг. Дуу чимээ ерөөсөө нэвтрэхгүй. Битүүмж маш сайн. За үүнийг дагаад нөгөө өвөл дулаах нь уу гэж их ярьдаг монголчуудыг асуудаг. Тэн дээр бол өстэй асуудал байхгүй. Дулаах юм чимээ. За урагшаага 6 шатлал болохоор шулуундаа бол нэлээд сайхан гоё явдалтай байна гэж манай хэрэглэгчд маань бол комент хэлж ийсэн. Тэр бол хөдөө замд бол явдал бол сайхан, хурд хүч бол сайхан ийм загварын автомашин байна. За ингээд та бүхэнд фотон тунлан загварын автомашиныг хоёр төрлийн опшнтойгоор хоёр төрлийн үнээр бид санал болгож байгаа. За механик арай энгийн тоноглолттой загварыг бол бид 73 сая төгрөгөөр, за урагшаа 8 шаталт автомат арай опшн өндөр тунланыг бол 80 сая төгрөгөөр бид нар санал болгож байна. За уг үнийн дунд бол нөөт багтсан. За бид нар машин дээр механик дээр жил 30 мянган км-ийн баталгаа тогтцоо өгдөг. Автомат дээр 2 жил эсвэл 60 мянган км-ийн баталгаа тогтцоо өгж байгаа. За бид нар автомашиныхаа сэлбэг сервисийг хангаж ажилладаг. За мэдээж банк бүсийн лизингийн нөхцөлтэй манай дээр бэлэн борлуулагдж байна.